2 сарын төлөв байдал 2 сард юу тохиох байдлаарх таран уншлага хийхээр сууж байна. За тэгээ 2 сард нь Валентин тохиодог учраас би духан дээр ийм зүрхний стикер наасан байгаа. Тийм байна. Нүрний стикер биш зүгээр цаасан дээр наадаг стикер болохоор надад дараа нь асуудал үүсэхгүй хаа гэж найдаж байна. Окей. За энэ таран уншлагын бичлэг яг зөв үедээ таныг өөрөө олоод ирэх болно. Тэгээд энэ таран уншлага нь зөв үедээ яг хэрэгтэй сонсох шаардлагатай зүйлийг нөгөөх зорилготой ийм бичлэг байгаа. За юун түрүүнд таны 2 сард юу тохиохыг харахаасаа өмнө яг одоо энэ уншлагыг сонсож сууж буй таны байдал төлөв байдлыг ямар шиг байдалтай байна бөгөөд та яг одоо юуг сонсох шаардлагатай байна вэ гэдгийг нь хараад өгье. За Seven of Pentacles, Зоосын 7 гэдэг хөзөр гарч ирж байна. Энэ хөзөр нь юу гэлтгэж байна вэ гэхээр яг одоо таныг амсхийх, амрах, тайван байх хэрэгтэй гэсэн тохиом мессеж болж орж ирж байна. Та өдийг хүртэл их хөдөлмөрлсөн гэж харагдаж байна. Тэ өөрийгөө их хөдөлмөрлөөгүй би юу ч хийгээгүй штэ өдөржин гэртээ суусан штэ гэж бодож ивэл буруу. Энэ бичлэг таныг олоод ирсэн болвол энэ хөзөр таны талаар юм гэсэн үг юм. Та гэртээ зүгээр суужсэн ч бай, юу ч хийжсэн ч бай, тэ их хэмжээгээр шаргуу ажилласан ч бай, энэ зүйлсүүд нь бүгдээрээ үр шимтэй, үр бүтээлтэй байх зүйлсүүд байна. Ирээдүйд энэ зүйлс нь үр шимээ өгнө. Гэхдээ үр шимээ хурдан өгөх зүйлс биш. Яг хөрсөнд үр суулгаж байгаа юм шиг. Ийм энергитэй үзрэн. Хөрсөнд үр суулгасны дараа та үрээ суулгаад усалцсан бол тэгээ болоо орхих хэрэгтэй. Хүлээх хэрэгтэй. 2 өдрийн дараа дахиад услана. Тэгээ болоо хүлээх хэрэгтэй байдгийн адилаар та өдийг хүртэл хийсэн суурсан хичээсэн зүйлсүүдийг одоо боловсруулах бойжих цагийг нь өгөхөөс өөр хийх зүйл танд үлдээгүй байв. За хэрвээ та энерги хийн гэдэг ч юм уу те өөр зүйл хиймээр санагдаж байгаа бол голцоо өөрт тухтай, таатай эсвэл өөрийн амралтыг нэмэгдүүлэх, өөрийн амралтыг илүү чанартай болгох систем зохиох гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлсүүд дээр л анхаарлаа хандуулаарай гэж зөвлөгөө хэлж байна тийм. Яг одоо бол тухтай байх цаг үе. Яг одоо энэ 2 сарын тухай биш. Та энэ бичлэг хизээж сонссон бай. Таны мессеж бол яг одоо тухлах цаг юм аа. Юмыг амьдрал нь өөрөө ингээ байж байгаа те амьдрал нь өөрөө бүрэлдээ дараагийн зүйл нь бэлэн болох хүртэл амгалан тайван тогтун суух цаг гэж харагдаж байна. За энэ үзрийг нь буцаагаад тойлоод хийлээ. Одоо таны 2 сард юу тохиох вэ харцгаая. За таны 2 сард юу тохиох гэж байна харъя. За сахиусууд нь танд юуг мэдүүлмээр байна вэ 2 сарын талаар. За би өөрөө хэд нуршуу уншлаганд бас нэг тиймж туртай биш юм байна лээ. Тийм болохоор цаахан шууд хариултаа хараад явна. Шууд хариултаа аваад шууд хариултаа хэлээд явах болно. За 2 сар тохиох зүйл бол за одоо та 5 of Cups дэш харсан. Энэ хөзөр ерөнхийдөө бол депрессив бэлэгдэн. Депресс. Ялангуяа миний хувьд бол голцоо депрессив бэлэгдэж гарч ирдэг хөзөр. Депресс, сэтгэл готрол, сэтгэлээр дундуур болох. Алдсан зүйлсүүдээ санагалзах, тэ өнгөрснийхөө зүйлсүүдийг санагалзах, авч чадаагүй, биелүүлж чадаагүй, болоогүй, бүтээгүй зүйлсээр хит их анхаарлыг хандуулах. 2 сард голцоо та нөхцөл байдлыг хүлээж тайван байлгаж нөхцөл байдал өөрөө өөрийгөө байржуулахыг нь хүлээх цаг байх болно. Гэхдээ ингээд хүлээгээд амраад юм хийхгүй болоод эхлэнгүүт таны зүхтааж исэн, та өөрөө зүхтааж исэн депресс таныг ингээ гүйцэд ирэх болно. Хүмүүс ихэвчлэн өөрийн депресс гэдэг ч юм уу, сэтгэл готрол гэдэг ч юм уу, өөрийн дотор байгаа сөрөг мэдрэмжүүдийг мэдрэхгүй тулд их хэмжээний хичээл сэтгэлийг гаргах, ажил хийх гэх мэт иймэрхүү зүйлсийг хийдэг. Тэгээд ажиллахаа болоод заашгүй амьдралын хэрэгцээгээр юу ч хийхгүй сайхан те буудан дээр өдөржин суугаад өөрийнхөө бодол, өөрийн мэдрэмжүүдтэйгээ суух цаг болонгууд ингээд депресс нь хамгийн ихэнд гарч ирэх гэдэг тал бий. За энэ депресс гэдэг зүйлтэй тэгэхээр 2 сард ерхэд бол депресс бүлэглэж гарч ирэх болно.
Энэ бол сайн мэдээ биш. Гэхдээ үнэн мэдээ болмон. За энэ депресстэй та хоёр байдлаар нүүр тулж болж байна. Танд хоёр сонголт байна. Нэг нь болохоор хүлээн зөвшөөрөх. Депрессийг хүлээн зөвшөөрөөд байгаагаар нь хүлээн зөвшөөрөхтэй энэ депресстэйгээ суух. Хоёр дахь сонголт нь болохоор энэ депрессээс цухтаах гэж оролдох, чангаах гэж оролдох. За таны эхний сонголт буюу депрессигээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд урсгалаар нь байлгавал ямар байх вэ? Nine of Wands гарч ирж байна. За нөгөө зэрэг нь харъя. Хэрэг та депрессигээ чангаах гэж, цухтаах гэж, болиулах гэж оролдвол яах вэ? Чангаавал яах вэ? Мэдрэхгүй гэж чивэл яах вэ? Three of Wands. За тэгэхээр танд сонголт байна энэ удаад. За ихэвчлэн ерөөхдөө бол байдлыг чангаах, цухтаах гэж оролдох гэх мэт иймэрхүү зүйлсийн үр дагавар нь сөрөг байдаг. Гэтэ энэ удаад бол үр дагавар нь сөрөг биш байна. Хэрвээ та хүсэх юм бол энэ 2 сард тохиох их хэмжээний депрессээс цухтааж та яг үндэ чадна болно. Энэ нь тэгээд сөрөг биш ах болно. Сөрөг өрнөлтөй үүлийн үртэй карматай зүйл биш ах болно. Зүгээр л та чадна гэж харагдаж байна. За энэ хоёр үзрээс хоёулаа савааны үзэр гарч ирсэн байгаа нэг сонирхолтой. Саваан гал элементийг бэлэгдэн. Тэгэхээр энэ депресс магадгүй Валентинтай холбоотой байж болцсошгүй те. Валентины баярын үеэр олон хүмүүс депресстэй готролд орох магадлал зөндөө байдаг. За ялангуяа харилцаа нь үнэхээр сайхан эрүүл хүмүүс биш бол эрүүл сайхан хангалуун харилцаатай биш хүмүүсийн хувьд те. Тэгээ эрүүл сайхан хангалуун харилцаатай хүмүүс яг үнэхээр цөөхөн ханилсан хостой хүмүүс их байдаг боловч тэр хосууд дундаас үнэхээр гой харилцаатай хүмүүс яг үнэндээ маш цөөхөн. Окей. За хэрвээ та нөхцөл байдлыг энэ депрессээс цухтаая гэх юм бол та зарим нэгэн төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болно. Зарим нэгэн төлөвлөгөөгөө өөрчлөөд шин төлөвлөгөө гаргана. Шин төлөвлөгөө гаргачаад энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй. За энэ болохоор аяллаар явах төлөвлөгөө байж болно, шинэ ажлын төлөвлөгөө байж болно. За эсвэл 2 сарын турш би амьдралын хэв маягаа ийм болох гэж оролдоно гэдэг ч юм уу те. Ингээд ямарваа нэгэн төлөвлөгөө барьж аваад тэрийг хэрэгжүүлнэ. Гэх юм бол та депрессээ мэдрэхгүйгээр 2 сарыг давж гарч болно. Өөрийгөө сатааруулах боломжтой. Тэгээ өөрийгөө саатуулах боломжтой гэж харагдаж байна. Үүнд сөрөг үр дагавар бол байхгүй. Тэгээ сүрхий том үр шим ч гэсэн байхгүй. Гэтэ үр шим нь бол депрессээ мэдрэхгүй байх. Энэ нь өөрөө ашиг нь мөн байх болно. За тийм байна. Харин нөгөө замнал буюу депрессийг байгаа чигээр нь та хүлээж авах юм бол та илүү гүн шарахтайгаа нүүр тулах болно. Илүү гүн асуудалтайгаа нүүр тулах болно. Энэ илүү гүн асуудалтай та хизээ эрт орой цагт нүүр тулах байсан. Тэгээ хэрвээ та депрессигээ сэтгэл готрлыгаа байгаа чигээр хүлээн зөвшөөрөх юм бол бусад хүмүүс таныг ойлгодоггүй, бусад хүмүүс таныг буруу шаадаг, доогуур хардаг, дутуу үнэлдэг гэсэн ийм мэдрэмжийг та гаргаж ирэх болно. Энэ мэдрэмж танд ил болох болно. Таны депресс яг үндэ депресс биш. Зүгээр л бусдад доогуур үнэлэгдсэн. Тэгээ өөрийгөө батлах гэж хичээгээд баталж чаддаггүй. Таны өөрийн хувийн үнц нь энэ талаарх гэх мэт ийм асуудлууд даас болоод та депрессэнд орж исэн байжээ. Тэгээ таны депрессний уг нь ерөөсөө л энэ байжээ гэдэг нь тодорхой ойлгомжтой болох болно 2 сард. Тэгээ та 2 сард энтэйгээ нүүр тулсан ч бай, нүүр тулаагүй ч бай, энэ шарх угаасаа таны дотор байх болно. Хэрвээ та депресстэйгээ нүүр тулахгүй анчих юм бол ирээдүйд хизээ нэгэн цагт энэ зүйлтэй нүүр тулах болно. Энэ зүйлийг ангаах хүртэл энэ зүйл таны амьдралд биелсээр болно. Бусад хүмүүс таныг доогуур харах, доогуур үнэлэх та улаан цам зөв зүйлийг хэлээд байхад бусад хүмүүс таныг буруу зүйл хэлж гин гэж зүтгэсээр байх, тийм үү? Яг чин сэтгэлээсээ таныг хүмүүс буруугаар ойлгосоор байх гэх мэт. Иймэрхүү асуудлууд энэ асуудлыг та ангаах хүртэл давтагдах үргэлжилсээр л байх болно. За тэгэхээр ангаах талаар зөвлөгөө нь харъя. Ангаалтынхан илүү гүн шарах сэдвэрнэ гэж байна. Энэ илүү гүн сэдвэрэг шарахыг яаж ангаавал зүгээр бэ? Энийг нь харж өгөөд уншилгаа өндөрлөе. За
Knight of Cups. Аягийн ханхүү доош харсан гарч ирж байна. За яаж ангаах вэ гэдэг ихлээр та бусад хүмүүс томорхыг хүлээхгүй байх хэрэгтэй. Бусад хүмүүс гэд нэгнээ ойлгодог болох хэрэгтэй байхгүй юу гэдэг ч юм уу. Нийгэм нэгнээ ойлгодог болох хэрэгтэй байна. Нийгэм өсөж боожж илүү дээрдэх хэрэгтэй байна. Нийгэм төлөвшөлтөй болох хэрэгтэй байна гэдэг ингээд нийгмийн гарыг хардгаа болох хэрэгтэй. Нийгмийн төлөвшлийн хэмжээ таны амьдралд ингээд нөлөөлөд ах нь одоо үүнийг та хүлээн зөвшөөрөхөй болох хэрэгтэй. Тэгээд ихгүй болоор одоо юу гэдэг нь те би зөв юм яриад ахад нийгэм гэдэг намайг эсвэл бусад хүмүүс намайг буруу юм ярьж ийн гэ буруугаар ойлгоод ах ээ. Бусад хүмүүс өөрсдийн хаалттай бодлоосоо болоод өөрсдийн асуудлаасаа болоод ингээ намайг хохироогоод ах гэдэг ч юм уу те. Энэ бодлыг та тавьж явуулах хэрэгтэй. За энэ бол үнэхээр сонсоход хэцүү мэдээ юм уу? Их хүмүүсийн хүлээн зөвшөөрөх дургу төрлийн мэдээлэл мөн. Гэхдээ нийгмийн гарыг бид нар харахаа болох хэрэгтэй. Бусдын гарыг харахаа болох хэрэгтэй. Бусад хүмүүс төлөвшөлтэй болохыг нь хүлээхээ болох хэрэгтэй. Бусад хүмүүс таныг азар таныг ойлгочоосаа гэд ингээд найдахаа болох хэрэгтэй. Яагаад үнийгээ болох хэрэгтэй вэ? Тэгэхээр ингэж найдах тусам та хүч чадлаа тэр хүмүүст ингээд алдаад байна гэсэн үг. Та өөрийн хүч чадлыг, энергийг, өөрийн амар амгалан амьдралын юм сайхан баттай суйртай ийм энерги та бусдад алдаад байна гэсэн үг. Энэ тэлэр таны хүч чадал, таны амар амгалан, таны ажлыг урагшлуулах чадвар гэх мэт зөвшөөрөл нийгэм янз бүрийн зүйлсийг бүтээх зөвшөөрөл, өөрийгөө илэрхийлэх зөвшөөрөл энэ нь танаас өөр хүнээс хамааралтай байж болохгүй. Энэ бол энергийн цорхоо. Энийг ангаах хэрэгтэй. Тэгээ ялангуяа яг зөв өөрийнхөө хайр сэтгэлийн хүнтэйгээ эсвэл хантайгаа зөв байя, та сайхан эрүүл харилцаатай байя гэх юм бол таны хань болж байгаа хүн үүнийг хамгийн ихээр сорж болзошгүй. Хамгийн ихээр сордог байж болзошгүй. Тийм ээ. За энэ зүйлсийг маш амархан ангая гэх юм бол би тань толин засгалыг санал болгож байна. Толин засгалын үнэгүй заавар шууд миний Instagram дээр байгаа, вебсайт дээр ч гэсэн байгаа. Үнэгүй бичлэг зааварч байгаа, текст зааварч байгаа, англиорч байгаа, монголорч байгаа. Сурахад 100% үнэгүй. Зүгээр зааврын бичлэгийг үзээд эсвэл заавар текстийг нь уншаад агаад ихэд болно. Хамгийн шилдэг ангаалтын хэрэгсэл толин дасгалыг би өндөр санал болгож байна. За одоо нэмэлт хэсгээр би урт уншлагаар нь 2 сард яаж амьдралаа төвшөө ах болох вэ ба амьдралдаа яаж илүү хүчтэй болох вэ гэдэг талаар уншлага зааврыг нь хэлж өгөх болно. За бас нэмээд mini pick-up card буюу бяцхан pick-up card сонгодог үзэртэй уншлага хийж өгөх болно. Энэ бяцхан сонгодог уншлага үзэртэй уншлага дээр нь болохоор энэ 3 группээс нэгийг нь сонгоод тэгэд уншлагаа аваарай. Энэ уншлагын асуулт нь болохоор 2 сард танд ирэх бэлгийн талаар ахуулна. Энэ 3 үзрийн аль нэгийг нь сонгоод бяцхан pick-up card үзрөөс 2 сар таны амьдралд орж ирэх шагнал бэлгийн талаар мэдээлэлээ бас аваарай. Энэ бүхний холбоосууд нь бүгдээрээ description дотор цэвэрхэн сайхан бэлдээд өгсөн байгаа. За энэ удаагийн уншлага нь таалагдсан болов уу гэж найдаж байна. Баярлалаа.